Сайн уу залуусаа мантуухан кино сувагта тавтаа морил. Өнөөдрийн дугаараар нэгэн залуу үл таних газарт тэрнээсээ өөр юу ч санахгүй байдалтай ирдэг бөгөөд өөртөө нь яг адилхан залуус тэрнийг өгтөж авдаг. Гарах гэсэн ч өндөр ханаар хүрээлэгдсэн гарах боломжгүй байгууламж байх ба яаж яваад энд ирсэн ямар учиртай болохыг энэхүү Maze Runner буюу Онц тайлагч гэх 2014 онд гарсан киноны тайлбараас олж мэдцгээе. Мантуухан нь кинонд орохоос өмнө гялс 20 секундын зарын чанартай зүйл толлуулахыг зайсан толгойн баруун талд буддаа цэцэрлэг түрээлэнгийн чанхурд 62 айлын дээд зэрэглэлийн Upper House Residence 110 м квадрат 3 өрөө орон сууцнууд худалдаалж байна. Upper House Residence нь орчин үеийн болон сонгодог загварыг ослуулан төлөвлөсөн өндөр таац саруулт сонх орчин үеийн тоноглол бүхий ухаалаг систем сурлуулж ая тухтай амьдрах боломжийг эрхэн болгосон хотхон юм. Мөн нийт талбайд 70% ногоон байгууламж гэж байгаа. Хэрэг дэлгэнгүй мэдээлэл сонирхохыг хүсвэл description хэсэгт байрлах утсаар холбогдсон асуугаарай. Ингээд кинонд орцгоё. Кино эхлэхэд нэгэн залуу учир битүүлэг лифтэнд сэрнэ. Лифт маш хурдтайгаар дээшилж байх бөгөөд эцсийн зэх дээрээ донгооход хэдэн залуучууд түүнийг өгтөж авдаг. Залуу хэн гэдгээ мэдэхгүй, хаана ирснээ ч мэдэхгүй байх бөгөөд айсандаа зүхтаах гэд гүйтэл маш өндөр ханаар хүрээлүүлсэн газар байдаг. Ингээд залуус түүнийг зүхтаачж магадгүй гэж бодоод хорих газар хийчихнэ. Шинээр ирсэн залуу дээр нэгэн Альби гэх залуу хамгийн түрүүнд ирж өөрийгөө танилцуулнаа. Товчхондоо энэ газарт байгаа бүх хүмүүс өөрсдийн өнгөрсөн амьдралаа мэддэггүй. Бүгд өөртөө адилхан хэн гэдгээ ч мэдэхгүй ирсэн байдаг. Альби энэ дундаас хамгийн ихэнд энэ газар ирсэн бөгөөд ганцаараа 1 сар гаруй амьдарчээ. Тэр энтхийг ахалж дүрм тогтоон хин юу ихийг нь зааж чиглүүлж өгдөг байв. Альби шин залууг 20 хүрээноос гарган харуулын цэг дээр авчирч бүгдийг нь танилцуулж өгнө. Тэд хоолоо өөрсдөө тариалан тарьж хурааж иддэг. Харин тариа тарих зэрэгт шаардлагатай зүйлсийг нь лифт сардаа нэг удаа ирэхдээ тэдэнд авчирч өгдөг байна. Мөн сард нэг удаа шинэ хүн ирдэг бөгөөд энэ сарынх нь манай Шинков байдаг. Энэ газарт хамгийн чухал 2 дүрм байдаг бөгөөд нэгдүгээр өөрсдийн урд хажлаа хийх. Хоёрдугаар онц тайлагч залуучуудаа хамгаалах. Тэд доошоо буун шин залууг Ньют гэдэг залуутай танилцуулнаа. Тэр залуу Альбиг байхгүй үед орлох ахлагч байв. Мөн Чак гэх нэг хөөрхөн хүүтэйч танилцуулна. Шин залуу Чак гэх хүүтэй хамт эргэн тойрны ажиглан явж байгаад онцны хаалган дээр ирнэ. Хүүтгүнд ийшээ лав орж болохгүй шүү гэж хэлэхэд дороос нь 2 хүн гараад ирдэг. Шин залуу хүүд ийшээ орж болохгүй гэсэн биз дээ гэж асуухад бид болохгүй. Эднэр чинь онц тайлагчид шал өөр төвшний хүмүүс гэж хэлдэг. Шин залуу онц руу алхаж байтал нэгэн залуу ирж түүнийг уурлаад болиулна. Гэтэл яг тэр үед онцны хаалга хаагдаж шин залуу гайхан хоцорноо. Ингээд орой болж залуус галын баяр шиг зүйл хийж байхад шин залуу Ньюттэй ярилцчихсан. Тэр энэ газрын тухай багсаа зүйл мэдэж авнаа. Ханны цаана онц шиг ханнууд байдаг бөгөөд тэдгээр хаан өдөр бүр байраа сольдог аж. Хаалга нэгдэж хаагдах тодорхой мөчлөгтэй. Хаалга нэгдэх үед онц тайлагчид гих нэрлэгдэг. Хэдэн хүмүүс татгшаа орж гарах гарц олохын тулд судалгаа хийдэг байв. Залуусыг мөн хэд хэдэн бүлэгт хуваасан байдаг. Жишээ нь барилгачид, мод тайрагчид, онц тайлагчид, эмч гэх мэт. Залуучууд нэгэн тоглоом тоглож явах бөгөөд тойрог дотроос гарсан хүн нь ялагдана. Тэмцээн шин залуу орноо. Гали гэх нэг ууртай залуутай шин залуу маань овоо хүрхэн үзэлцэж байтал Гали тэрнийг дэгээдээ дунгачдаг. Шин залуу харин унахтаа нэрээ санах бөгөөд түүний нэрийг Томас гэдэг байв. Нэрээ сансанд нь бүгд баярлцгааж удалгүй бүгдээрээ унтахаар хэвтэнэ. Томас унтаж байхдаа зүүдэндээ хачин зүйл зүүдэлнэ. Тэр лабораторид байгаа юм шиг бас нэг эмэгтэй тэрнийг дуудаад байгаагаар зүүдэлж эхэлдэг. Маргааш нь Томас Ньютээс ханан дээр авирч болох уу? Лифтэнд суугаад доош бууж болох уу гэх мэт гар харгуудыг асуунаа. Ньют харин тэд бүгдийг нь аль хэдийнэ туршиж үзсэн ч бүтлгүүцсэн гэдгийг хэлдэг. Тэгээ Томасыг ой руу орж ялцмаг аваад ирээ гэж явуулдаг. Томас ой дотор явж байтал нэг залуу галзуурсан юм шиг түүн рүү дайрч эхлэх бөгөөд чамаас л болсон чи хийсэн гэж хашгирсаар Томас руу дайрч байхад Томас арай гэж зүхтэн. Залуус Томасын тусламж гуйх дуугаар очин галзуурсан залууг холдуулахад нөгөөт нь гэгэн цагаан өдөр онц дотор нэгэн амьтанд хазуулаад галзуурчгаж. Альби Томастай ярилцж байхдаа тэр чам руу юу гэж хашгирч байсан бэ гэж асуухад Томас энэ бүх зүйл надаас болсон гэсэн намайг харсан гэсэн гэж хэлдэг. Одоо энэ галзуурсан залууг яах вэ гэд ярилцсны эцэст түүнийг онцны өмнө аваачна. Бүгд тойрон зогсож байгаа хан хаагдах үед түүнийг хүчээр түлхсээр байгаад ханны цаана үлдээдэг. Харин ханны цаана үлдсэн хүмүүс амь гардаггүй аж. Бид онц тайлагчтай хамгаалах ёстой гэж хэлдэг нь ийм учиртай байж. Амьтад ханны наан гарч ирдэггүй учраас өдөр үлдсэн хүмүүс аюулгүй байдаг. Харин онц тайлагчид ханны цаана хазуулах аюултай өдөр бүр тулгардаг байж. Ингээд залуус нэг залуугаа алдаж гунигтайгаар өөр өөрсдийн хийх зүйлсээ хийцгэн. Орой болж Томас ахаад л нөгөө лабораторид байгаа зүйдээ зүйдлнэ. Маргааш нь Альби Мино хоёр онц руу орно. Гэвч үдээс хойш өнгөртөл тэд огт гарч ирэхгүй байсанд залуус санаа зовон үүдэнд нь хүлэн зогсоно. Гэтэл хаалга хаагдаж эхэлнэ. Яг тэр үед Мино тэндээс бэртэл авсан Альбиг чирсээр ирж байдаг. Хаалга яг хаагдах гэж байхад Мино наашаа гарч чадахгүй гэдгээ мэддэг. Залуус читгэл алдан зогсож байхад Томас гэнэт онц руу гүйж орно. Яг хаалга хаагдахаас өмнө амжиж орж чаддаг. Мино Томаст "Дөнгөж сая чи өөрийг алжглаа" гэхэд Томас яагаад гэж асуудаг. Мино
Энд үлдсэн хүн амьд гардаггүй юм аа гэж хэлнэ. Томас харин Альби яасан юм бэ гэж асуухад Мино хазуулчихсан юм аа гэж хариулдаг. Мино Томас хоёр Альбиг нэг хананд уяад нуух гэж байхад нөгөө амьд нь тэдний араас хөөгд ирнэ. Мино харин уучлаарай гэж хэлээд цухтаачдаг. Томас Альбиг орхиод явж чадалгүй тэндээ үлдэж өвсний дунд нуугддаг. Бодлого нөгөө амьд нь Томасын байгаа газар тэрнэ. Тэр амьд нь биологийн нэг төрлийн аалт шиг боловч царим хэсэг нь лаборатори тоногдсон мэт төмөр оруулгатай маш сонио амьтан байв. Амьд нь Томасыг харалгүй өнгөрөөд явж байтал Томас нууцсан газараасаа гарч ирнэ. Тэр Альбиг эвтэйхэн хананд тогтоогоод нөгөө амьтны явсан зүг рүү сануудчирхан алхаж явтал амьтны шүлсэн дээр гიშгчнэ. Гайхан доош харж байтал гიშгсэн зүйл дээрээс нь гожиж эхлээд дээшээ артал нөгөө амьтан дээрээс нь буугаад ирнэ. Ингээд амьтан Томас руу дайрч эхэлнэ. Томас цугцсаар нэг мухардмал газарт хүрдэг бөгөөд тэр нөгөө талын хан руу өсөрч ургамлаас барьж аваад зүгддэг. Нөгөө амьтан ч мөн дагаад өсөрнө. Гэтэл ургамал амьтны жингэд алуу ханаасаа хохорч Томас амьтан хоёр хоёулаа доошоо унана. Томас азар ургамлыг биеэсээ салгаад цаашаа зугтдаг. Харин нөгөө амьтан ургамалд орооцолтой тоцорно. Бодлого Томас Миног олж уулзна. Тэр хоёр хамт зугтахад ханнууд байраа сольж эхэлнэ. Яг гар хаалганы ойролцоо ирэх үед Томас гинэт зогсоод нөгөө амьтныг наашир навшоо гэж дуудаад эхэлдэг. Яг тэр үед ханнууд байраа сольж ив. Амьтан ч Томасыг алахаар урагшилж эхэлнэ. Гэвч яг Томас дээр хүрэх мөчид ханнууд байраа сольж дуусна. Нөгөө амьтан ханны дунд авчуулагдаад хүчдэг. Томас анханасаа үүнийг мэдээд ингэж төлөвлөсөн байж. Ингээд онсоос ойруу гарах хаалга онгойно. Мино Томас хоёр Альбиг авч гарч ирэхэд залуус тэднийг амьд буцаж ирсэнд баярлан хүлээж авдаг. Мино тэдэнд Томас амьтдын нэгийг алсан тухай хэлэхэд залуус бүгд гайхшир хүлээж авдаг. Бодлого үзэгдэл солигдож залуус хурал хийж явлаа. Гайли хурлыг ахалж явах бөгөөд бид 4 журмаа дагахаа болсноос хойш зарим зүйлс өөрчлөгдөж алдаж байна. Үүнд Томас буруутай. Тиймээс түүнийг шийтгэе гэсэн утгатай зүйл ярьдаг. Гэвч залуусын ихэнх нь үүнтэй санал нийлэхгүй байв. Тэгээд Минугаас чи юу гэж бодож байна гэж асууна. Мину бидний хинж тэр амьтныг алж байгаагүй. Хинж тэнд амьд үлддэггүй байсан. Харин Томас Альбиг хамгаалахын тулд амиа золиослон орж амьд гарч чадсан. Тиймээс бид түүнийг онц тайлагч болгомоор байна гэж хэлдэг. Залуус бүгд шүүгэлдэж эхэлнэ. Яг тэр үед лифт ирж будуу гардаг. Залуус сандран очиж үзээд лифтний хаалгыг нээхэд дотор нэг охин ирсэн байв. Тэр охинтой хамт нэг бичиг байсан бөгөөд дээр нь энэ бол сүүлчийнх нь гэж ütсэн байлаа. Охин гинэт ухаан оронгуудаа Томас гэж хэлчихэд буцаад ухаан алдна. Залуус бүгд гайхширч цоцорно. Харин Гайли энэ явдлыг ч мөн Томастай холбоотой гэж бодон буруутгасаар байв. Тэр Томасаас болж дахин шинэ хүн ирэхэ болно гэж бодож байлаа. Ингээд охиныг эмчийн урц руу авчиг хэвтүүлж залуус түр тарцгаад Мино Томас болон өөр 3 залуус онс руу орноо. Тэд онс дотор саяхан ханан шахагдаж өгсөн амьтны зогц дээр очиж хардаг. Тэр амьтан төмөр, цус, янз бүрийн идэрхтэн холилдсон. Яг юу гэмээр нь мэддэхгүй аимшигтай зүйлээ. Мино харин зогцос дундаас 7 гэсэн тоотой Wicked гэж тэмдэглэсэн нэг төхөөрөмж гаргаж ирнэ. Тэсрэх бөмбөг шиг харагдаж байсан ч тэсрэхгүй байгаад бол тэсрэх бөмбөг лав биш болтой. Ингээд тэд ойруугаа буцаж очиод энэ юу болох талаар бодож эхэлнэ. Залуус хурлаа өргөжлүүлэн Гайли Томас талны өчр байна. Түүнээс болоод юмс өөрчлөгдөж биднийг нэгтгэж байсан ганц зүйл болох дүрм устж байна гэж хэлдэг. Ньют харин тэгээ чи яг юу хийхийг хүсэж байгаа юм бэ гэж асуухад Гайли түүнийг шийтгэе гэж хэлдэг. Харин Ньют тэгвэл түүнийг нэг шүд 20 хүрээнд тарья гэхэд Гайли гайхаж үгүй ээ гэтэл Ньют хин ч өмнө нь ийм зүйл олж ирж байгаагүй. Маргаашнаас Томасыг онц тайлагч болголоо. Маргаашнаас ажиллаа эхлээрээ гүйцээ гэж хэлэхэд Томас Ньютт баярлаад өнгөрнө. Ингээд Томас нэг шүн хоригдохоор болно. Бодлого Мино Томасыг дагуулan ойруу ордог бөгөөд тэнд нэг урт тусгасан байв. Дотор нь ороход мотор хийсэн онцны жижиг загвар байрлуулсан байлаа. Мино Томаст бүх хан булан бүрийг очиж судалж үзснээ хэлдэг. Тэд ханнуудын байршлыг тэмдэглэж өдөр бүр яаж өөрчлөгддөг зүй тогтлыг хүртэл олсон байв. Харин онцны төгсгөлөөс таашаа гарах гарцыг огтолж чадаагүй байж. Үүнийг тэд бусад залууст хэлээгүй байсан бай. Учир нь Мино 3 жилийн турш онц тайлагч хийсэн ч гарц олж чадаагүй бөгөөд бусад залуусын итгэл найдварыг үгүй хийх хүсээгүй байж. Удалгүй өөр хэдэн залуус ирж охин сэрчлээ гэж хэлдэг. Мино Томас хоёр яаран очиход охин харуулын байран дээр гарчихсан. Дор байгаа залуус руу юм шидэж байв. Залуус харин бид чамд юу ч хийхгүй буугаад ир гэж хэлэн зогсож байлаа. Томас би Томас байна гэж хэлэхэд охин юм шидэхэ болчихдог. Томас харуулын байр руу авиран очиход охин би яагаад юу ч санахгүй байгаа юм бэ гэж асууна. Томас бид бүгд адилхан хинч өнгөрснөө санахгүй. Харин хэд хоногийн дараа нэрээ санаж эхэлдэг гэж тайлбарлана. Тэгтэл охин Тереса гэж нэрээ хэлдэг. Орой болоход Альбигийн бие нилээн муцсан байлаа. Тереса анх ирэхдээ халаасандаа юунд зориулагдсаныг мэдэхгүй ч хоёр тариуртай ирсэн байсан. Томас түүнийг Альбиг аврах боломжтой үйлчлэгээтэй тариа байж магадгүй гэж боддог. Нэгэнд өгөх гэж байгаа амчин дуршаад үзийгээд Альбид тэргээ тарьчихнаа. Яг тэр үед Гайли орж ирээд орой болчихлоо гэж хэлээд Томасыг 20 хүрээ рүү авч явна. Замдаа Томас Гайлигаас чи яагаад надад дургүй юм бэ гэж асуухад Гайли чамааг ирснээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Эхлээд Бэн дараа Альби. Тэгээд энэ охин чи энэ охиныг таньж байгаа гэдгийг би мэдчихэна гэж хэлдэг. Томасыг хоригдож байгаад нөгөө хөөрхөн мандуургүй ирнэ. Тэр Томас дидэж уух зүйл авчирч өгөөд онц тайлагчид хоосон одоодтой явж болохгүй шүү дээ гэж хэлдэг. Дараа нь бас нэгэн зүйлс гаргаж ирээд хизээ нэгэн цагт аав ээжтэй минь уулзах юм бол энэ зүйлтийг өгөөрэй гэж Томас дүүдэг.
Харин Томас үгүй ээ чи өөрөө өгөө. Бид бүгдээрээ хамтдаа эндээс гарч чаднаа гэж хэлснээр шөнө өнгөрнө. Маргааш нь Томас Мину хоёр онс руу нөгөө 7 гэсэн дотоод төхөөрөмжийг барин орноо. Тэр зүйл зарим байршилд очиход дуурч өөр тийш явхад уурхай болж байгааг Томас анзаарна. Ингээд тэрнийг нэг төрлийн чиглүүлэгч байж магадгүй гэж ойлгоно. Тэд төхөөрөмжийг барин явсаар байтал нэг хаалга шиг зүйл дээр ирж зогсно. Чиглүүлэгч ногоон гэрэл асаж гарц зэдэвчиж эхэлдэг. Тэгэхээр тэр төхөөрөмж гарах хаалганы түлхүүр байж магадгүй аж. Гарах гарцыг оллоо гэж бодтол ханнууд байраа өөрчилж эхэлнэ. Мину Томас хоёр буцах хэрэгтэй гэж идээд арай гэж зүхтаж ойруугаа буцаж ирдэг. Буцаж ирэхэд нь Гали Томас дуурлан чамаас болоод ийм зүйл боллоо гэж хэлнэ. Харин Томас "Тэ чи энд бүксэн авчид юу хийж исэн юм" гэж хэлснээр тэд муудалцаж эхэлнэ. Яг тэр үед Альби сэрчглээ гэсэн дуугарч бүгд Альби дээр очино. Альбигийн бие арай дээрцэн байх бөгөөд тэр бүх зүйлээ сансан байдалтай сэрчээ. Альби Томас "Чи хамгийн шилдэг нь байсан. Бид эндээс гарч чадахгүй. Энэ бүх зүйл чамаас болсон" гэж хэлж байтал гинэт залуу сандралдаж эхэлнэ. Яв юу болов гэхэд хаалга хаагдахгүй байна гэж хэлнэ. Очоод харахад үнэхээр хаалга хаагдахгүй байв. Гэтэл нөгөө амьтдын дуу гарч эхэлнэ. Залуус хурдан бэлтгэлээ хангаж эхлэх боловч удалгүй амьтад довтлон орж ирдэг. Залуус зүхтаж нөгөө амьтад хэд хэдэн залуусыг алчдаг. Томас болон үлдсэн залуусныг уртсан дотор нуугдж байхад нэг амьтан ирээд Чакийг барьж авна. Бүгд Чакийг татаж авах гэж оролдож байтал амьтан яг хатгуураараа Чакийг хатгах гэж байхад нь Альби нэг мод барин ирж амьтны саврыг тас цохиж Чакийг аварна. Гэвч нөгөө амьтан Альбиг барьж авнаа. Томас түүнийг аврах гэж оролдоход Альби намайг явуул гэж хэлнэ. Ингээд амьтан Альбиг чирсээр онс руу авч явдаг. Тэр амьтан яг Альбигийн хойноос л ирсэн мэт байлаа. Бүх зүйл өнгөрсний дараа залуус тугларнаа. Гали дахин Томасыг зөхөж унгаагаад чамаас л болж бүх зүйл боллоо. Чи санаатаагаар тэр амьтдыг нааш явуулж хүмүүсийг алуулсан гэж буруутгана. Харин Томас магадгүй чиний зөв байх гэж хэлээд үлдсэн тариурыг гаргаж ирээд энд яг юу болоод байгааг мэд хэрэгтэй байна гэд тариурыг өөртөө тарьчихна. Томас ухаан ороход Терезатай хамт хорих өрөөнд орсон байдаг. Гадаа нь Мину, Ньют, Чак 3 хүлээж байлаа. Томас бүх зүйлийг сансан бололтой. Тэр энэ бол туршилт. Бидний багаас мань сургадаг байсан. Сар бүр бэлтгээ дээш нь явуулдаг. Би тэдний нэг нь байсан. Терезач бас адилхан гэж хэлдэг. Залуус харин чиний өнгөрсөнд юу байсан хамаагүй. Одоо юу хийж байгаа? Цаашдаа яах нь л чухал гэд түүнийг хорих өрөөнөөс гаргана. Гали энэ газрыг удирдлагатаа авчихсан байлаа. Томас Галид эндээс гарах ёстойг ойлгуулах гэж оролдсон ч тэр огт сонсохгүй. Томасыг буруутгасаар л. Томас бид гэртээ хайрах ёстой гэхэд Гали бид аль хэдийн гэртээ байна гэж хэлдэг. Тэгээд Томас Тереза хоёрыг онсны үдэнд ууж орхино. Гэвч Мину, Ньют болон Томсын талын залуус буслаг гаргаж хүлээсээ тайлаад онс руу орхоор шийднэ. Томас бид энд насаараа үлдэхгүй хамтдаа гарах замыг олж чадна. Хин гармаар надтай нэгд гэж хэлэхэд ихэнх залуус түүнтэй нэгдэн онс руу орно. Харин Гали болон цөөн хэдэн залуус тэдэнд амжилт хүсээд тэндээ үлдэж хоцордог. Ингээд тэд өмнө нь олсон гарах боломжтой гарц руу явцгаанаа. Нөгөө зам заагчийг төхөөрөмжөөр баримжаалан явсаар байлаа. Хаалганд төхөх үед нэг амьтантай таарлтана. Залуус түүнтэй тулдаж явах үед Тереза зам заагч төхөөрөмжийг шидчихнэ. Тэр нь яг доош унахын даваан дээр Чак амжиж барьж авдаг. Гэтэл доороос нь бас нэг амьтан гарч ирнэ. Тереза Чакийг амжиж татаж босгоход нөгөө амьтан Чак Тереза хоёрын араас хөөж эхэлдэг. Залуус амьтныг саатуулж явах зур Тереза хаалганд хөөж очиход төхөөрөмж идэвхжин хаалга нэгтгэхэд бэлэн болно. Гэвч хаалганд 8 оронтой код оруулах шаардлагатай байв. Тереза Томасаас 8 оронтой код гэж асуухад Мину тойрог дээрх дарааллыг хэлж өгнө. Хэлж дуусаагүй байтал гинэт нэг амьтан дээрээс нь унаад ирнэ. Арай гэж молторн сүүлийн 2 оронг хэлж амжснаар хаалга нэгдэж залуус төгшөө орцгооно. Яг гарц хаагдах мөчөд ханнууд байраас олж амьтад ханд авчуулагдан үхдэг. Ингээд тэд хаалгаар ортол нэг хонгил байв. Хонглыг даган явсаар гарц гисэн хаалгаар ороход тэднийг үхсэн цагаан халааттай хүмүүс лаборатори шиг орчин угтана. Тэнд олон дэлгэцүүд байх ба тэднийг ажиглаж байсан мэт харагддаг. Нэг компьютер дээр бичлэг автоматар тоглогдож эхэлнэ. Тэнд нэгэн эмэгтэй гарч ирээд "Би бол доктор Эва. Та нарын төлөө хийсэн бүхэн маань учир шалтгаантай. Та нар яагаад энд байгаагаа санахгүй байгаа ах? Бид яагаад та нарыг цуглуулсан бэ гэвэл нар дэлхийд асар их охирол учруулсан. Гэхдээ энэ нь хамгийн том асуудал биш ээ. Дэлхий дээр тахал тархаж хүний тархинд хүчтэй нөлөөлөх болсон. Түүнийг эдгэх арга байхгүй. Тиймээс бид залуучуудыг сорж хүнд нөхцөл дүсгэж тархины ажиллагааг нь судлах хэрэгтэй болсон. Та нар бол маш үнэсэнтэй хүмүүс. Бид та нарыг хамгаалахын тулд энд байлгасан гэж хэлдэг. Тэр эмэгтэй сайн санаж ав. Викэд бол сайн зүйл гэж хэлээд өөрийгөө буутчихна. Ингээд залуус хаалгаар гарах гэж байтал хаанаас ч юм Гали буу барьсаар гарч ирнэ. Тэр бид явж болохгүй. Та нар тэнд ирэх чөлөөтэй байна гэж бодоод байна уу? Эндээс дээр газар гэж байхгүй гэж хэлдэг. Яг тэр үед Тереза Гали хазуулсан байгааг анзаарна. Гали Томасыг буудах гэж байхад Мину өрсөж түн рүү жад шидэн буутахыг нь болиулна. Гэвч Чак Томас гэж дуудахад түүний цээжнээс тусгарч эхэлсэн байдаг ба Галиг буутахаас өмнө зогсоосон гэж утсан ч тэр гохоод дарж амжсан байдаг бөгөөд суман Чакийг онжээ. Ингээд Чак гэх хөөрхөн хүү Томаст нөгөө зүйлтэй өгөөд баярлаа гэж хэлээд амьсгал хураана. Томас харин гуйж ян босооч дээ бид гарчихсан шүү дээ гэж хэлэн гашуудан уйлдаг. Гаднаас баахан цэргүүд орж ирэн тэднийг амьд гарсанд баяр хүргэн одоо та нар аюулгүй гэж хэлээд нисдэг тэргээр нэг тийш зөөрлөнө. Нисдэг тэрэгнээс онсыг дээрээс нь харж болохгүй маш том байгууламж байжээ. Харин нөгөө талд доктор Эва хуралдааны өрөөндөө амьд байж байдаг. Тэр толгой дээрээ дүрхсэн цусыг харчаад ингэж жил үнэмшилтэй болох байлаа. Томас дахиад л биднийг гайхшрууллаа.
Тэр хамгийн шилдэг нь байсан. Харин ийм олон хүн амьд гарна гэж бодсонгүй. Дараагийн үед тэднийг хүлээж ийн. Онц бол юу ч ингэж үргэлжлүүлье гэж хэлнэ. Үзэгдэл эхлэхэд нэгэн хотод өөмөө бослог гарсан байдалтай байна. Нэгэн ээж хүүгээ тэрсээр хүмүүсийн дундуур урагшилж явдаг. Тэрээр хамгийн урд хүрээд хүүгээ тэрэн ээж нь чамд хайртай шүү Томас. Чи минь алдахгүй гэж хэлээд хүүгээ цэргүүдэд өгч явуулдаг. Ингээд харахад Томас ийм жаахан байхдаа Викэдэд очисон бололтой. Томас нэгэн галт тэргэн сууж явах бөгөөд өөртөө адилхан бага насны олон хүүхдүүд хамт явж байдаг. Тэр үед доктор Эва тэнд хурж ирээд бүх зүйл сайхан болно найх хэрэггүй гэж хэлээд явдаг. Гэтэл босоорой гэхдүү сонсогдож Томас гинэц ирнэ. Тэрээр өнгөрсөн явдлаа зүүдэлж байсан аж. Нисдэг тэрэг очих газартаа ирсэн байна. Цэргүүдийн хурдлаач хурдан дотгошоор гэхдүү гарч бүгд яаран буунаа. Гэтэл уусыг даван нисдэг тэрэгний зүг рүү зомби шиг харагдах хэдэн амьтад ирж байгаа нь харагддаг. Цэргүүд хүүхдүүдийг яаралтай хорогдох байр руу оруулж өөрсдөө тэднийг буудан тогтоож байгаад хаалгыг хаадаг. Тэднийг дотгош оромогц тэр газрын удирдагч болтой нэгэн залуу хурж ирэн тэдэнтэй танилцсан. Энэ залуу хэдүүлээ зүгээр л Чигчи гэд нэрлэжээ. Чигчи өөрийгөө би та бүхнийг амьд гарахад хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн шүү гэж танилцуулдаг. Ингээд залуус усанд орж хувцас сольж өмснөө. Дараа нь эмчийн үзлэгт орж тус бүр өөрт хэрэгтэй амин дэмүүдийг эмчээс авдаг. Үүний дараа бүгд хоолны зал руу явцгаана. Харин энэ үеэр Тересаг нэг эмч өөр тийш нь авч явах бөгөөд Томсыг ч бас тусдаа өрөөлөд агуулж. Томсыг нэг өрөөнд ороход араас нь Чигчи орж ирнэ. Одоо чамаас ганц зүйл асууя. Чамайг өнгөрснөө бүгдийг сансныг мэдж байгаа. Тэгэхээр чи одоо яг хэний талд байгаа юм бэ гэж асуув. Томс харин би олон найзууд маань өхийг харсан. Тийм болохоор би тэдний талд байна гэж хариулдаг. Ингээд Томс хоолны зал руу явна. Тэнд ороход өөртөө адилхан нилээд олон залуус байгааг харна. Томс Мино болон Ньют хоёртой нэг тэд. Зөвхөн бид л онц дотор байсан биш юм байна. Өөр олон онц байсан юм байна. Энд байгаа охид залуучууд бүгд өөр өөрсдөө онцоос амьдарч чадсан юм байна гэж хэлдэг. Заалны болонд нэг сонинхүү сууж байх бөгөөд тэрийн хамгийн түрүүнд буюу Томсыг ирэхээс 7 хоногийн өмнө ирсэн хүү аж. Ингээд ярилцчихтэл гаднаас Чигчи орж ирээд хэд хэдэн хүүхдийн нэрийг дудаад авч гардаг. Залуучуудын яриагаар бол эдгээр хүүхдүүдийг ямар ч тахалгүй нарны аюулгүй газар руу явуулж тайван амьдрахаар сонгогдсон азтай хүүхдүүд гэж үздэг тул бүгд баярлан үддэг байна. Гэвч Эрис тэнд нэг сонин царай гарган сууж байдаг бөгөөд Томас тэний нэхэс сэжигтэй санагдана. Орой болж бүгд өөрсдийн хуваарлагдсан өрөөнд орно. Халуус, тухтай ор, хангалттай хоол гэд тэдэнд энэ бүхэн үнэхээр таалагдчихэв. Харин Томас тэнд бүхэн нэг л сэжигтэй санагданаа. Тэр унтаж чадахгүй хөргөөн хөвтөж өдөл доороос нь хөөе наашир гэж Томсыг дууддаг. Доошо тонгооч хартал булан сууж байсан Эрис гэх хүү агарч үлтээ хоолоор орчихсон наашир гэж Томсыг дууддаг. Томас ч түүнийг дагаад хаашаа явах гээд байгаа юм бэ гэхэд зүгээр л дуугаа дагаад яваа гэж хэл. Ингээд явсаар нэг газар хурж ирнэ. Доош харахад нэг эмч зөөрийн орон дээр цогцос шиг зүйл түрээд нөгөө өрөөлөө орж байхыг хардаг. Тэгэхээр Эрис өмнө нь хачин царайлаа сууж байсан нь учиртай байж. Тэрээр Чигчи сонгож авсан хүүхдүүдийг унтуулад энэ өрөө рүү оруулж байгаа байх гэж тамгэлжээ. Томас ч үүнийг нь ойлгож маргааш нь нөгөө үедээ илгээдэл тэд юу яриад байгаа юм бэ? Чи үнэхээр сүү харсан юм уу? Цогцос биш байвал яах вэ? Тэр хүүхдүүд биш ч гэж магадгүй штэ. Хэрэв үнэхээр мөн байсан бол одоо бид яах ёстой юм бэ гэж ярилцаа сууж байдаг. Яг тогтсон цагтаа Чигчи орж ирээд дахиад хідэн хүүхдийн нэрийг дуудаж авч гарна. Томас болон бусад залуус тэднийг яаж дагаж гарч болох вэ гэж бодож байтал Томас гинэт босоод "Бид нар хаашаа явж байгаа юм? Тэрээсээ хаана байгаа юм? Намайг түүнтэй уулзуул" гэд хашгирч тэрүүгээр өөмэн тарж эхэлнэ. Чигчи буцаж орж ирээд өөмэнийг намжааж Томасыг болон бусад залуусыг хүчээр өрөөнд нь буцаан аваачдаг. Тэгэхэд Ньют "Чи ямар новшоо яриад байгаа юм бэ" гэж асуугаад Томас "Энийг авах гэжсэн юм аа" гэд хамгааллын ажилтнаас авсан хаалгаар нэвтрэх картыг харуулдаг. Гэтэл Эрис тэр доороос "Нөгөөгийгөө авсан уу" гэж хэлээд гарч ирнэ. Ингээд харахад энэ хоёр анханасаа бүгдийг төлөвлөсөн байжээ. Орой болж Томас Эрис хоёр агарч үлдээ хоолоогоор явсаар нөгөө өрөөнийхөө үүдэнд хурж ирнэ. Доош бууж картыг уншуулан хаалгаар ортол "Новш" гэж уулгаал. Нөгөө хүүхдүүд чинь бүгд үлгэртүүлэгдэн туршилтанд орж ив. Тэдний биеэс ямар нэгэн шингэн ялгаруулж авч байгаа болтой. Томас Эрис хоёр гайхан зогсож байтал гинэ таалга онгох чимээс сонсогдноо. Тэд даруй нуугдана. Хаалгаар Чигчи туслахтайгаа орж ирээд өрөөний гол руу явж виртуал холбоогоор нэгэн хүнтэй ярьж эхэлнэ. Гэтэл тэр нь нөгөө доктор Эва байлаа. Ингээд Томас доктор Эва үхээгүй гэдгийг мэдэж авнаа. Чигчи Эва хоёр яриагаа өргөжлүүлнэ. Тэд хүүхдүүдийн дархлааг их хэмжээгээр гаргаж авах гэж байгаа аж. Чигчи хангалттай авч байгаа гэж хэлэхэд Эва илүү ихийг яаралтай авах хэрэгтэй. Ажлаа сайн хий, чадахгүй бол чаддаг хүнийг чинь оронд нь тавинаа гэж хэлдэг. Чигчи үүнд нь ойлголоо тэгвэл сүүлд ирсэн хүүхдүүдээс эхлэе гэж хариулна. Ингээд тэдний яриа дуусаж Чигчи өрөөнөөс гарнаа. Энэ бүх яриаг Томас Эрис хоёр сонссон тул дараагийн туршилтанд өөрсдийг нь оруулах гэж байна гэдгийг ойлгоно. Тэд яарвчлан өрөө рүүгээ очиад харсан сонссон бүхнээ бусдад хэлээд хаалгаа даавуугаар уйж матрасаар таглаад агаарч үлтээ хоолоогоор цугтана. Харин Чигчээ 6 ширхэг тариа барьсаар тэдний өрөөлөө очиход хаалгаа дотроос нь тэглүүлсэн байгааг мэддэг. Тэгээд тэр даруйд зэргүүдээ араас нь явуулж төгшүүр зарлнаа. Залуус цогцож яваад нэг эмчтэй таарлтана. Тэд тэрнээс Тересэ хаана байгааг асууж түүний байгаа газар руу очихоор явдаг. Харин Эрис нэг залуутай үлдээд надад хийх чухал зүйлээ үүдэн дээр уулзъя гэд Томсоос салж авна. Томас Мино Ньют 3 Тересагийн байгаа өрөөнд ирж эмч нарыг сүрдүүлэн Тересаг сэрээ
ирээгээ цутах гэж адил чигчигийн хүмүүс үүдэнд нэрэж буудалцаа эхэлнэ. Манай залуус гарах гарцгүй болж цэстэн цонхоо хаглаад зугтдаг. Тэд зугтаж явахдаа нэг хаалганд тулж ирээд нөгөө картаар онгойлгох гэж оролдоход хаалга онгодоггүй. Чигчи харин хүмүүсээ дагуулсаар нөгөө талаас нь тулаад ирнэ. Залуус гарцгүй болж зогсож байтал хаалга гинэт гаднаасаа онгоочдаг. Залуус хамаг хурдаараа гарч хаалганы цоожийг гадна талаас нь эвдэж орхино. Эверсийн сад явсан зорилго нь энэ хаалгыг гаднаас нь онгойлгох байжээ. Бодлого чигчи ирж хаалгыг онгойлгох гэж оролдоход онгоодоггүй. Томас түнд дунд руугаа гаргаад залуус Виктийн марнаас гарч уддаг. Гадаа шорон шурга дэгдэж явах бөгөөд алхахад маш их хэцүү байлаа. Гэсэн ч Виктийн хүмүүс тэдний араас нь мушгиж байсан тул аль чадлаараа урагшлсаар нэг сүйдсэн барилга руу орж нуугддаг. Тэнд очиод Томас тэдэнд харсан, сонссон бүхнээ дэс дараагатаагаар ярьж өгдөг. Барилга доторхыг сонирчирхан харуул хүн амьдарч байсан юм шиг хувцас хунаар хоолны хэрэгсэл зэрэг олон зүйлс байна. Залуус тэндээс өөрт таарах дулаан хувцсыг олж өмсөөд хэрэгтэй гэсэн эд зүйлсээ зөвхөндөө ээж бэлдэнэ. Бүгд тус тусдаа тарж энд сонирхон явж байхад Мино Томас хоёр нэг өрөөнд орж ирнэ. Мино энд яалтчгүй хүмүүс амьдарч байсан юм байна. Бүр таг хүртэл байсан бололтой гэж ярилцсан. Томас өрөөний буланд байх торон хаалга руу төхөж очиход дотор нь ямар нэгэн зүйл хөдлөөд байгаа мэт санагданаа. Яг тэр үед нь Мино энд генератор байна. Тог залгаж болох юм байна гэж хэлнэ. Томас сандраад Мино байж вэ гэж хэлж амжаагүй байтал нь Мино генераторыг асаачхнаа. Ингээд барилга бүхэлдээ гэрэлтэй болно. Гэтэл барилгын булан бүр зомнууд байгааг болж харна. Тэд гинэт дайрч эхлэхэд манай залуус сандарч даж эхэлнэ. Бүгдээрээ нийлж дээшээ гарсан ч гарц олдохгүй. Ийш дээш цугцаар нэг булан дэртэл цоочтой 3 хаалга бахан тэр. Залуусын нэг нь буу гаргаж ирэн зомбинуудыг будна садулж явах оронд бусд нь хаалганы цоочнуудыг эвдэж арай гэж хаалгыг онгойлгоно. Яг бүгд хаалгаар гарахын даваан дээр зомбинууд буу барьж исэн хүүг бариад авнаа. Түүнийг арай гэж салгаж аваад бүгд барилгаас гарч цухтагаад нэг нуранганы дор орж нуугдан амьгардаг. Үзэгдэл солигдоход өглөө болсон байв. Нөгөө хэд маань нуранганы дор унтаад өгчээ. Тэд гарч ирээд эргэн тойрноо хартал бүх барилга башин сүтсэн амьшигтай дүр зураг өгддөг. Зомбинуудыг саатуулж исэн залуу шархнаасаа болж ихэд завиртаа харагданаа. Ньют одоо бид яах вэ? Ямар нэг төлөвлөгөө байна уу гэж асуухад Томас дүрэндээ хаашаа явах талаар баримжаа байсангүй. Гэхдээ лабораторид байхдаа чигчи Ева хоёрын ярианаас баруун гарыг олсон уу гэж асууж байсан санаанд ордог. Тиймээс баруун гар хийх хүмүүсийг олохын тулд улсын зүг алхаж эхэлнэ. Шархтсан залуу алхаж чадахгүй байсан тул түүнийг давнуурган дээр хэвтүүлж ээлжилж дамжилсаар урагшлна. Түүрний газар амарч байтал Тереса Томас тандаж "Цаад явцгаая л да тийхүү" гэж гуйж байв. Гэтэл гинэт залуусын сандралдаж байгаа чимээс сонсогдноо. Томас очиод гартал шархтсан залуу өөрийгөө буудах гээд буу авсан байхад нэг нь болиулсан байв. Томас "Юу болсон бэ" гэж асуухад шархтсан залуу "Намайг тийм амтан битгий болгооч гуйж яана" гэж хэлдэг. Ингээд Ньют шархтсан залууд гар буугн өгнө. Тэд бие биетэйгээ салах өсгөж шархтсан залууг буутаа нөрхөд цааш явдаг. Хэсэг хугацааны дараа бууны дуу хоолой сонсогд. Тэд цааш явсаар усчгүй, хоолчгүй их л хоол замдуулж яллаа. Орой болж бүгд ядарсан тул зэлүүд газар унтчихав. Шүн Томас гинэт очиод сэрнэ. Гэтэл алсад хар үл бужигнан цахилгаан цахиж эхэлнэ. Удахгүй бороо харсгах шинжтэй. Нөгөө талд нь хідэн гэрэл асч байгааг хараад Томас залуусаа сэрэж тэр гэрэл рүү яаравчлан гүйдэг. Хар үл араас нь нүүж ирээд газар тэнгэр нийлсэн мэт аян цахилгаан бууж эхэлнэ. Залуусыг яг цохох чахам аимшигтай байв. Тэд нэг байгууламж руу орохын даваан дээр Мино цахилгаан цохиулчихнаа. Залуус түүнийг хурдан дамжсаар тутагшоо орно. Тутагш ороод Миног сэрэхэд азар гайгүй бололтой удалгүй ухаан орчих. Тэд "Энэ юу өнөр вэ" гэж гэрлээ туцсахад дотор нь олон зомбиг уяагаар хүлээд орхисон байлаа. Яг тэр үед цаанаас нэг бүртгэр эмэгтэй гарч ирээд "Тавтай морил, намайг дагаад яв" гэд тэднийг дагуулan дээш гарна. Түүний нэрийг Бренда гэдэг аж. Дээш гарахад Йорк гэх нэг өвгөн тэднийг өгтнаа. Тэнд бас өөрсдийн бүлэглэл байгуулсан бололтой байв. Йорк тэднээс "Та нар хаанаас ирсэн юм бэ? Бас хаашаа явж байгаа юм бэ" гэж асуув. Томас "Бид баруун гар гэдэг хүмүүсийг хайж явнаа" гэж хариулв. Гэтэл удалгүй Йорк тэднийг Виктээс цугцсан хүмүүс гэдгийг мэдээд "Тэгвэл та нар маш үнэтэй хүмүүс гэсэн үг" гэж хэлнэ. Ингээд тэднийг бүгдийг нь барьж хувцсыг нь шалган эцэст нь хөлнөөс нь дүүжлээд чигчийг дуудчихдаг. Йоргийн залуус тарсны дараа Йорг ганцаараа залуус дээр очиод "Би та нарт туслая. Баруун гарын тухай мэддэг бүхнээ хэл" гэж хэлнэ. Томас ярьж эхэлж байтал Йоргийн нэг хүн цаанаас ороод ирнэ. Гэтэл Йорг гинэт "Би юу гэж та нарт туслах вэ" гэдэг өрөөнөөс гараад авчих. Тэр өрөөндөө очиод хамаг юм яаран багаж эхэлнэ. Нөгөө бүлтгэрнүүдтэй Бренда гэдэг охинд "Явахтаа бид баруун гар руу явна. Энэ залуус биднийг тэнд очих тасалбар болно хурдл" гэж хэлнэ. Гэтэл гадаа нисдэг тэрэгний чимээс сонсогдож чигчигийн хүмүүс ирж эхэлнэ. Тэд байшинд орж ирж байхад нөгөө тал залуус өөрсдөө арай гэж олсоо хөдөлгөж давнуурга руу бүхэн очиод нэг нэгээрээ хүлээснээсээ салж гарчаад яг тэр үед чигчигийн цэргүүд ороод ирнэ. Тэдэнд амьдаар нь барьж иргэсэн тушаал өгсөн тул будаж чадахгүй. Тиймээс нөгөө хэд маань аргалаад л цутаачих. Харин Йорг бүх зүйл дуслаа гэд барилга даяар нэг хөгжим тоглуулж орхиод залуустай хамт давнуургаар дамжин барилгаас гарч явна. Гэтэл Бренда гинэт "Нэг юм авахаа мартчихжээ" гэд буцаад дутгаш орчих. Томас Брендагийн араас орж барилгаас гарч амжаагүй байтал нь чигчигийн цэргүүд хүрээд ирнэ. Ингээд тэд муур уулган шиг хөөцөлдөж эхэлнэ. Яг тэр үед Йоргийн тавьсан хөгжимд бусгатаа зэрэгцээд барилга бүхэлдээ дэлбэрнэ. Хаз болоход Томас Бренда хоёр дэлбэрхээс өмнө подвал шиг газар руу орж амжсан байв. Тэд гарц хайсаар явж байтал нэг хөгцөрсөн хэсэг газар тулж ирнэ. Гэтэл газараар гүйж байсан харахыг нэг аимшигтай мутант зомби барьж аваад
идэж эхэлдэг. Тэр зомби харахаа идэж дуусаад Томас Бренда хоёрыг анзаарч чахнаа. Урдхан зогтчихгүй харах энтрийг идэж дуусах хүртэл гэрэл тусгаа түлээгээд ахаар тэр зомбиг анзаарахгүй яах вэ дээ. Удалгүй зомби тэднийг хөөж эхэлнэ. Жирийн зомби биш бүр аимшигтай мутант хурд хүч нь хамаагүй илүү байлаа. Томас Бренда хоёр арай гэж цухтаж барилгаас гарч дээшээ авирч эхэлнэ. Гэвч зомбинууд араас нь хөөсөөрлөн. Дээш гарч явахдаа Бренда гинэ талтарч доош унчихдаг. Тэр хэсэг нь шилэн байсан тул хит хөдлөх юм бол шилэн хагарч унах аюултай байлаа. Нөгөө талаас нь зомби ойртож эхэлнэ. Бренда зомбиноос мултрах гэж хамаг хүчээ гаргаж байтал Томас дээрээс бууж ирээд шилийг нь хагалж зомбиг доош унгаагаад Брендаг барьж авч авран үлддэг. Ингээд тэр хоёр барилгаас гарч иртэл Бренда нилээн хүүд шархацсан байлаа. Томас шархыг нь боогод цаашаа явна. Удалгүйтэй Даабус гэж нэрлэгдэх газар ирнэ. Тэнд нэг бүлэглэл байгаа бололтой харагдана. Тэгээд нэг хүнээс Маркус гэж хүн байна уу? Таних уу гэж асуухад Маркус нөгөө бүсэд байгаа гэж хариулт. Тэгээд Томас өөр залуусын хавар өнгөрсөн үү гэж асуухад найзууд чинь дотор байгаа. Өөрөө орч хай. Гэтэ орхихоо өмнө үүнээс заавал луугаарай гэд нэг зүйл өгнө. Бренда Томас хоёр түүнийг нь утал арх юм уу мансууруулах бодис шиг зүйлээлээ. Ингээд Томас Бренда хоёр салж найзуудаа хайх гэжэл удалгүй ухаан балартаад унчихна. Хэсэг хугацааны дараа сэрэхэд Тереса Мино хоёр дэрэгдэн байдаг. Ямар ч тач найзуудтайгаа уулзч чаджээ. Харин энэ үеэр Йорг Маркусыг олсон бололтой түүнийг саналд хүлээд баруун гарын талаар асууж яв. Гэтэл клубын үүднээс нөгөө залуу нь өөрөө Маркус байсан аж. Ингээд баруун гарыг олохын тулд хаашаа явах хэвстаг асууж мэдээд Маркусын машиныг авч бүгдээрээ сандаа гарнаа. Явж идэл тэднийг хадан зохион тулаад ирдэг. Машинаасаа буугаад цаашаа алхах гэтэл тал талаас нь буудаад эхэлнэ. Залуус бүгд машины ард нуутахад Йорг Томаст гар бөмбөгөөд бэлэн болсон үед шидээрэй гэж хэлнэ. Йорг 1 2 гэж тоолж байтал дээрээс нь буу барьсныг эмэгтэй гарч ирээд наадхаа хай гэж ашгарна. Тэгээд та нар хаанаас ирсэн юм? Яах гэж энд ирсэн юм бэ гэж асуухад Эверис урагшаа гараад ирнэ. Нөгөө буутай эмэгтэй болон Эрис хоёр бие биенээ таньдаг бололтой. Их баяртай харагданаа. Тэр эмэгтэй бусад хүмүүстэй аюулгүй хүмүүс байна гэж хэлээд тэднийг дагуулсан явна. Эрис болон буутай эмэгтэй нэг онц дотор байсан аж. Харин баруун гар буутай эмэгтэй болон бусад хэд хэдэн хүүхдийг онцоос гаргаж авсан байжээ. Тэдний буудалж байгаа газарт нь ирэхэд Бренда шархнаасаа болоод унаад өгнө. Брендаг яг буудах гэж байтал цаанаас нэг эмч бололтой эмэгтэй гарч ирээд зогсцгоо гэж хэлээд Брендаг аваад явна. Тэр эмч Брендад нэг тариа тарихад шархан нилээд гайгүй болж Бренда баг зэрэг тавьширна. Томас бүрэн идэх боломжгүй юм уу гэж асуухад үгүй ээ энэ бол түр бүрийн арга. Цаашдаа байнгын тариг хийх шаардлагатай гэж хэлдэг. Ямар ч тач Бренда аврагджээ. Тэр эмч өмнө нь Виктэд ажилладаг байсан боловч байдал буруу болж эхлэхэд тэндээс гарсан аж. Тэнд байгаа залуус ч мөн баруун гар руу явах гэж байсан бөгөөд өөрөөр хөдөлнө гэж төлөвлөжээ. Манай хэд яг амжиж ирсэн байв. Орой болж бүгд ганц шүнж гисэн 50 сууж ярилцсан багхан баяр хөөртэй өнгөрүүлнэ. Нэг нь энэ бүхнийг аль би харсан бол гоё явах байсан да гэхэд Томас чаагч бас гэж хэлнэ. Тэд хорвоог орхисон найзуудаа дурсаад сууж байтал Тереса ганцаараа хадан зохион дээр зогсож байгааг Томас олж харнаа. Томас түүн дээр очиход Тереса би өнгөрсөн бүхнээ сансан ээжигээ бас бусад хүмүүс энэ аимшигт тахлаас болж өгч байгааг харсан. Томас бид бол дэлхийг аврах цорын ганц боломж. Чи үүнийг ойлгосоо гэж хүсэж байна гэж хэлдэг. Томас юу гэсэн үг юм бэ гэж хэлж амжааг байтал цаанаас Виктийн нэстэг тэргүүнүүд ирж харагдана. Ингээд учир нь ойлгогдно. Залуус Йоргийн байранд зугтаж байхдаа Йоргийн хүмүүсийн нэгний барьж байсан станцыг Тереса аваад чигчээд мэдээлэл өгсөн байжээ. Өстө балаа хөөх юм аа. Удалгүй цэргүүд бууж ирээд тэнд байсан бүх хүмүүс рүү дайрна. Залуус сандралтан буу аавн буутахыг оролцсон ч цэргүүдийн хүчийг дийлдэггүй. Йорг Бренда хоёр Томсыг дуудаад ингээд өнгөрлөө зугтцгаая гэхэд Томас та хоёр зугтаа би найзуудаа орхиод явж чадахгүй гэд тэднийг явуулж өөрөө цүнхнээсээ нэг зүйл аваад үлдэнэ. Чигчээ бүх залуусыг сөхрүүлж суулгаад нэрсийг нь бүртгэж эхэлнэ. Гэснээр Томас хаана гэхэд Томас араас нь гарч ирээд энд байна гэж хэлнэ. Ингээд бүгдээрээ цугларч байтал нэг том онгоц газардаж дотроос нь доктор Ева өөрийн биеэр бууж ирнэ. Тэр хүүхдүүдийг онгоц руу оруулж эхлэхэд Тереса цаанаас нь гараад ирдэг. Ева чигчи хоёр Тересад сайн байна гэж хэлэхийг залуус хараад гайхаж Тереса гэхэд Томас тэр тэдний тал гэж хэлдэг. Харин Тереса тэд та нарыг гэмтээхгүй гэж хамласан. Би тэдэнд туслах ёстой гэж хариулдаг. Яг тэр үед нь Брендаг аварсан эмчирээд та нарын цэсийг юулээд юунд ашиглах гэж байгааг мэдхүү гэж хэлэхэд чигчи тэр эмчийг шууд бодчихно. Томас ингирээсээ тесрэх бөмбөг гаргаж ирээд өөрийгөө дэлбэлэх гэж оролдоноо. Нөгөө хідэн сандарч битгий гэж орилж байтал гинэт Йорг Бренда хоёр машинтаа тавхиж ирээд буудалцаа эхлүүлнэ. Ингээд дахин нэг том үмэн гарна. Бренда чигчийг буудах боловч тэр үхлийн шарх аваагүй бололтой цутаагаад онгоцонд орчихдог. Чигчээ Ева хоёр боломжтой хүүхдүүдийг дагуулсаар онгоцсон суугаад иснэ. Явахдаа харин Минуг цахилгаанаар цохиулаад аваад явчихна. Томас Мину гэж орсоор үлддэг. Ингээд бүх зүйл намжсны дараа Томас та нар баруун гар руу яв. Харин би Викт рүү очиж Еваг өөрийн гараар ална. Тэгээд Минуг авчирна гэж хэлдэг. Нөгөө хэд нь битгий тэнэгтэй дэ гэхэд нөгөө буутай эмэгтэй. Би ч гэсэн бас жоох өвшөг авчихмаар л байна гэж хэлдэг. Ингээд бусад залуусч Томастай нэгтгэхэр болж тэгвэл бидэнд ямар төлөвлөгөө байгаа юм бэ гэж асуухтаа зэрэгцэн киноны маань 2 дугаар анги тусдаг.
Brenda York хоёр тал газарт машинтайгаа ямар нэгэн зүйл хүлээж байгаа мэтээр кино маань эхэлнэ. Галт тэрэгний дуугар мөгц тэд хөдөлж ирч буй галт тэрэгтэй зэрэгцэн давхидаг. Галт тэрэгний жолоочийн харалтаа ирээд эднэрөө бутахад жолооч сандарч нэмэлт хүч дуудана. Тэгэхэд Виктийн байлдааны онгоцтой нэмэлт хүч ирж байгаа бөгөөд Brenda York хоёр салахад байлдааны онгоц тэдний хойноос нь хөөж галт тэрэгнээс салдаг. Тэр үед галт тэрэгний нөгөө талаас нь Thomas Wins хоёр машинтайгаа ирж байна. Тэд галт тэрэгний хойнд хүчжоод нэг нэгээрээ галт тэрэгнээс нь зурж чингэлэгний дээр нь гардаг. Дараа нь хүүхдүүдийг тээвэрлж байгаа бүхээгийн зааг дээр нь цэсрэг бөмбөг дэлбэлж бэгийг галт тэрэгнээс нь салганаа. Тэр үед Ньюта өөр хоёр хүүхэд агуулan хоёр бургасны цанаас гарч ирнэ. Тэнд нийт 5 чингэлэг салгасан бөгөөд минүү гэж орилж агаад энэ юм шиг байна гэд нэг чингэлэгийг чиргүүлээс нь салгаж эхэлнэ. Сүүлийн 5 чингэлэг алдагдсныг мэдсэн вагоны жолооч болон цэргүүд чингэлэг рүү буцаж ирнэ. Нөгөө талд харин байлдааны онгоц Brenda York хоёрыг хөөж бүсэлж авсан ч тэд өрх тавьсан байсан тул цэргүүдийг барьж авч хүлээд өөрсдөө онгоцыг нь эзлээд галт тэрэг рүү явна. Виктийн цэргүүд салсан чингэлэг рүү түгэж ирж байдал жаахан хэцүүтэх гэж байх үед York эзэлсэн онгоцтойгоо ирж нөгөө салгасан чингэлгээ өргөө тэндээс бисэж оддог. Тэд хорогдож байсан газартаа ирээд нөгөө чингэлгээ болгоод хүүхдүүдийг гаргасан ч Минүү тэнд байдаггүй. Буруу чингэлгээ сонгоод аваад ирж. Тэгээд Томас Минүүг олж чадсангүй. Дахиад төлөвлөгөө зохиох хэрэгтэй гэж хэлтэл Винс. Залуучуудынхаа амийг дахиад эрсдэлд оруулж чадахгүй гэдээс сэргүүцнэ. Нөгөө талд чихчээ галт тэрэгэн дээр ирээд хүүхдүүдийг бүртгэхэд яг үлдээсэн чингэлэг дотор нь Минүү байж байдаг. Чихчээгийн залуус бид Томасыг олоод ирье гэтэл чихчээ хэрэггүй тэр өөрөө ирнэ. Гол зүйлээ аваагүй учраас гэж хэлдэг. Орой болж Томас хорогдох байрнаасаа үүргэвчээ өөрөд гарах гэтэл Ньют Прай хоёр үүдэнд нь хүлээж байдаг. Томас ганцаараа Минүүг хахаар явах гэжсэн аж. Гэтэл Ньют эсэргүүцээд юу гэж чамаа ганцаараа чинь явуулах юм бэ? Алив суу гэ тэр гурав Минүүг авахаар явцгаанаа. Явж идэл нэг нөхөн онгол таарна. Тэр нь мэдээж зомби байж таараа. Виктэд хүрэх өөр зам байхгүй тул тэр нөхөн гарц руу ордог. Удаанаар явж байтал урд нь нэг зомби харагданаа. Томас ганцхан юм чинь гайгүй байлгүй дээ гэд хажуу тийшээ харуул. Дахиад нэг зомби машин тойроод гараад ирнэ. Виктэл бүр нилээд олон зомби машиныг нь хүрээлээд ирнэ. Нэг нь бүр машины дэвшин дээр гарч ирээд урд цонхойг нь цууралтал цогчдөг. Ньют хурдл явцгаая гэд нөгөө зомбиг унгаагаад давхиж эхэлнэ. Гэтэл хагархаа шилдэ явж байгаад нэг юм мөргөөд машинтайгаа хөмрөөд унчихдаг. Арай гэж гарч иртэл ардаас нөгөө зомбинууд нь хөөж ирж байна. Урагшааг өгөх гэтэл урдаас нь бас бөөн зомби гараад ирнэ. Ингээд өстө өнгөрлөөдөө гэж бодтол цаанаас нэг машин гарч ирнэ. Тэр машин ойртож ирээд хурдл сууцгаа гэхэд Brenda York хоёр тэдний араас ирсэн байж. Тэд Brenda York хоёрт баярсан илэрхийлээ цааш явнаа. Хартал мангар зузаан ханаар хүрээлэгдсэн шилэн өндөр байрлалууд харагдана. Тэн гадаа эртэл үмэн болж байна. Тэр хүмүүсийг хот руу оруулдаггүй бололтой. Томсын залуус хотын хаалганы үүдэн дэрхэд чихчигийн хүмүүс тэднийг ирснийг мэдчихдэг. Олон бужигнсан хүмүүсийн дунд хэд хэдэн масктай хүмүүс харагданаа. Ньют тэднийг анзаараад явцгаая гэтэл тэ хамгаалтынхан гал нийснэр хүмэн самуун дэгдэж эхэлнэ. Тэр үеэр нөгөө масктай хүмүүс Томсын залуусыг барьж аваад машинд хийж нэг тийш нь авч явдаг. Яг чихчээд баригдчихлаа даа гэж бодоод машинаас бутал нөгөө барьсан хүмүүс маска авахд гали. Яалтчгүй цээжинтэй жаз олгосон байсан да манай хүн. Бүгд хэсэг шоконд орсныхаа дараа Томс гинэт тухайн ороод галиг зөхиод авнаа. Чакиг чи аасан гэхэд Ньют болиулаад тайвшир бид мэдж байгаа. Тэр хазуулчхаад ухаан самарсан байсан штэ гэдэг. Гэтэл гали тийм ээ уучлаарай. Гэтэ та нар ч бас намайг тэнд өөх гээд хаяад явсан штэ гэж хэлнэ. Ингээд тэд хаашаа өрөх гэж байгааг нь асуухад Виктийн байр руу оруулж чадах нэг хүн байж магадгүй гэд тэднийг нэг хүн рүү дагуулж явнаа. Нөгөө талд Виктийн байранд Минүүг баахан төхөөрөмжөнд холбож төсөөллийн ертөнцөөр аялуулж байна. Минүү ядарч туйлсан байх бөгөөд гэнэт дансны дотор байснаа харны цаадах нөгөө аимшигтай амьтанд төвөгдөж байгаа мэт төсөөлдөг. Бодит ертөнцөд бол тархины ажиллаад бүр ядарч туйлджээ хөрхий. Виктийн хүмүүсийн тархийг ингэж ажилуулж түүнээс нь ямар нэг ерөндөг гаргаж авч байгаа юм шиг харагдана. Нэг хүнийг аврахын тулд өөр хүнийг ингэж тамлална гэж юу гэдэг юм бэ юу? Тереса Минүүг ашиглаад гаргаж авсан ерөндөгөө халдвар аваад нилийн хүндэрсэн охин тарьтал охин овоод цаваа сэргэлэн бослоод босоод ирдэг. Эва чихчи хоёр энэ бүхнийг нь хараад ярилцаж байхад Эва бууж өгөө чихчид хэлдэг. Вирусын зомби болсон хүмүүст хазуулж майжуулахаас гадна анхаар төслийн замаар халдвардаг болж таарав. Эва энэ бүхнийг хянаж чадахгүй гэдгээ ухаарсан. Мөн ялагдлаа хүлэн зөвшөөрч байна гэж чихчид хэлдэг. Харин ханны цаана манай хүмүүс Галигийн зааж өгсөн хүн дээр очтол нэг тусал залгуулсан хамаргүй шахуу хагас зомби хүн өгтнаа. Томс таныг Викт рүү ороход тусланаа гэж Гали хэлсэн гэхэд би бол бизнесмен хүн. Надад ямар ашигтай юм бэ гэжсэн. Томс таны хамгийн үн цэнтэй зүйл бол тусал. Би танд тэрийг олж өгч чаднаа гэдэг. Өөрөөр хэлбэл бүрэн зомби болчихгүй барьж тогтоодог тариал хэрэгтэй байсан ч хагас зомби харин тохирлоо гэд явах замыг нь зааж өгнө. Гали харин олон удаа энэ замаар явж исэн болтой. Нилээн туршлагатай харагдана. Гали Ньют Томс гурав тараншааны нүхээр орж газарт орох бохрын олоогоор дамжин хот руу нэвтэрдэг. Тэг тэр үед хөл орой тогтоосон байсан тул зам дээгүүр цэрэг цагдаа нар их эргүүл хийж байлаа. Дээрээс нь Томас энд ирснийг чихчи мэдсэн учраас хамгаалтыг уламж хангалтгсан байв. Манай гурав зүгтсаар ханан дээр аварч гарахад Виктийн байр харагдана. Гали тэдэнд дуран өгөөд харцгаа Викт рүү орох боломжгүй. Гэтэ тэр нь та нарт таалагдана гэж хэлээгүй шүү гэдэг. Дурангаар артал Тереса. Ингээд тэд буцаж очиод төлөвлөгөө боловсруулнаа. Томас Тересатай уулзах жаахан цэрвэд байхад Ньют уурлаад гараад явчихна. Ньют дээвэр дээр ганцаараа сууж байхад Томас очино. Ньют би үүнийг удаан ууж чадахгүй юм шиг байна гэд гараа харуулхад халдвар авсан илэрдэг. Томас харин бид үүнийг зогсоож чаднаа гэд Тересатай уулзахаар шийднэ. Нөгөө талд дөнгөж сайхан биеийн дээрдээ гайгүй болж исэн охин дахиад зомби болж хувирнаа. Тереса үүнийг нь
харж тэсэлгүй гэртээ арихаар явж байтал гарцан дээр Томас зогсож байдаг. Томас гэж дуудаад тэрнийг дагаа явтал манай хүн Тересаг ханны гаднаа аваад гараад ирнэ. Тересаг хүлж суулгаад Минү хаан байгааг олж мэддэг. Виктийн байр руу орох гэхэд тэдний хүзүүн дээр нь Виктийн өмч гэсэн тохиолдол суулгасан тул шууд орж болохгүй. Тиймээс тэр тохиолдлыг авах хэрэгтэй болдог. Ингээд бүгдээрээ хүзүүгээ зүсүүлж сонин ялгсан утас шиг төхөөрөмжийг гаргуулж аваад төлөвлөгөөнд орно. Тереса, Томас, Ньют гурав Виктийн байр руу нэвтэрч ороод Галитай нэгдэн Минүгийн байга давхарт очино. Хамгаалагчдыг зохицуулж хоригдож байсан олон хүүхдүүдийг гаргаж авахд Минү дахиад л тэнд байдаггүй. Гали тэдний сүлжээний самбарт нэг төхөөрөмж суулгахад ханны цаана байсан хагас зомби залуугийн хүмүүс Виктийн систем рүү нэвтэрч эхэлнэ. Виктийн байранд Минүг нэг эмч туршилтын тасвар авч явсан байдаг. Гали элдэс байгаа газрын хаалгыг хөрөөдөж байхад Ньют, Томас, Тереса гурав Минүгийн байгаа газар руу явна. Яг лифтэнд суухад чичи араас нь ороод ирнэ. Чичи Тересад Эва бууж өгснэг хэлгээд Тереса чи түүнийг алах уу гэж асууна. Чичи харин тэр шиг амархан зүйл байхгүй штэ л гэд. Хүн бүх зүйл хяналтаас гарч байгаа Тересад дуулгадаг. Залуусын буух давхар ирж Минүгийн эмчилгээний өрөөний үүдэнд ирэхэд Тереса Томасыг чиний цус хүмүүсийг аварч чаднаа. Хоёулаа тест хийгээд үзээлтэй гэд дахин яриад ахаар нь Томас Тересад ууралж байтал чичи зэргүүдтэйгээ араас нь хүрээд ирнэ. Томас Тересаг барьцаалж чичи наадха бууд гэж хэлнэ. Гэвч Томас буудаж чаддаггүй. Тэр үед Тереса Томас Ньют хоёрыг дотгош нь оруулаад хаалгыг нь аачих гэснээр чичид би чамд туслалаа шүү бүх хаалгыг хаацсан. Одоо тэр хоёрыг амьдаар нь олж ирээрэй гэж хэлээд явдаг. Гэснээр тэр лабораторийн өрөөрөө очиод тусдаа маарлыг шингэлээд цусыг нь шинжилж үзнэ. Тэр маарл нь ажиллагаа эхлэхээс өмнө Томасын хүзүүн дээр Викэд гэсэн тэмдгийг арилгахтаа хэрэгэлсэн Томасын цусыг тогтоосон маарл юм байна л да. Тэгээд микроскопоор ажиглаж байтал Томасын цус вирусыг устгаад эхэллээ шүү. Томас нэр яаж төрсөн хүн бэ? Нөгөө талд харин Гали хүүхдүүдийг гаргаж Бренда төлөөлгөж өгнө. Бренда хүүхдүүдийг нэг автобусанд сулгаад Томасыг гарч ирэхийг хүлээнэ. Гэтэл нэг хамгаалалттай ажилтан автобусыг анзаарч авдаг. Бренда уучлаарай Томас гэж хэлээд зэргүүдээс сувтана. Арай гэж зүхтаж дөрвөн замын уулзалт дээр иртэл цагдаа нар дөрвөн талаас нь бүсэлж авдаг. Яхаа мэдгүй байж байтал Бренда дохионы бугаар дээшээ буудаж дохио өгнө. Тэр үед нь харин Прай аль хэдийн кран дээр гарсан байх ба краны хөдөлгөөн доош буулгаад автобусыг үргэж авахд цагдаа нар бүр гайхаад оцорно. Автобусыг ханны цаана гаргах үед краны зурсан төмөр нь салж унахад хүрдэг. Прай яаран автобусыг доош буулгах гэтэл троосны олсон ч бас дуусаад баг. Ингээд автобус доош унахад азар намхан хэсэг газар үлдсэн байсан тул айтаахан газартна. Ингэж Бренда хүүхдүүдийг ээлжстэй хамт аюулгүй авч гарч ирнэ. Томас Ньют хоёр Минүг олж зэргүүдээс цутан гарах гэтэл хаалганы үдэнд нь чичи хүрээд ирнэ. Хаалгыг хөрөөдөж онгоолгон орж ирэхэд манай гурав дүүгээр арга байхгүй болж цонхоор үсрээд усан сан руу унаж цутана. Бараг 20 давхраас доош өсөрчиж байгаа ахгүй юу аимшигтэй. Кали нөгөө гуравтаа уулзаад та гуравч бүр галзуу юм аа гэд зэргүүдээс нуудаж байтал Ньютийн бие нилээн муцсан харагддаг. Минү бүр Галиг хараад гайхan Галигаас чи яагаад бидэнд тусалж байгаа юм бэ? Би чиний цээжинд чад зоосон штэ гэхэд Гали бүхэн төгс биш штэ залуу минь гэд тэр гар цайхаар өөр дэш явна. Бренда харин хүүхдүүдэд дагуулсаар нөгөө хагас зомбигийн газар очтол хинч байдаггүй. Гэтэл тэр хагас зомбины газар бүх хүмүүсийг цуглуулсан. Тэр ханны доторх хүмүүс биднийг хүүрнүүд гэж нэрлэдэг. Харин би тэднийг мангас гэж нэрлэмээр байна. Энэ дайныг тэд өөрсдөө л эхлүүлсэн мартсан хүмүүстэй нь уулзлаад өгье л дөө гэж хэлээд хот руу давтлахыг уриална. Хагас зомбигийн хүмүүс урт цуваа үүсгэн хаттын гол алга руу давталж эхэлнэ. Үүнийг харсан хамгаалагчид буудах гэсэн боловч автомат бүг нь хактад унтраачихсан байлаа. Хагас зомби утаан амируулсаар хар урдаараа хаалга руу давхиж очиод өөрийгөө хаалгатай хамт дэлбэлж орхино. Ингээд орох хаалга нэгдэж ууралсан хүмүүс дотогшорж уймэн дэгдэж эхэлнэ. Ньютийн бие нилээн муудаж залуус тэнсэн суманд оногдохгүй тул нэг газар түр нуутна. Томас Брендатай холбоо ороод бид гарч чадахгүй байж магадгүй та нар явжээ гэхэд нөгөөтг нь үгүй ээ гэд явахгүй гэдгийг хэлнэ. Тэр үед Бренда дээр Йорк Винс хоёр байлдааны онгоцтойгоо урж ирнэ. Хүүхдүүдийг суулгаад Томасыг авахар очиж байгаа хэлнэ. Ньют харин бараг л тавирч дуусч байгааг хараад Томас Минут хурдан Брендаг олоод ерөндөгийг аваад ирээ гэд явуулна. Мину явсны дараа Ньют Томас намайг орхиод яваа гэд нэг зүйлт өгдөг. Томас харин үгүй ээ чамайг заавал аварна гэхэд Ньют аль хэдийн алхаж чадахгүй ухаан самарч бүрэн хувирч эхэлсэн байв. Гэсэн ч Томас чадхаараа Ньютыг чирээд явж байлаа. Энэ үед Тереса цагаан олоогоор Томас над дээр хүрээд ир. Чи Ньютыг аварч чадна. Бренда зүгээр болсон шалтгаантай. Чиний цус Брендаг бүр мөсөн эмчилсэн. Ньютад боломж байна гэд хэлж дуусангууд Томас Ньютыг аваад Тересараа явах гэтэл Ньют бүү аваад өөрийгөө алах гэж оролдоно. Гэвч Томас болиулчихнаа. Гээд нилээн ноцолдож байх зүр Ньют бүрэн галзуураад Томасыг хутгалах гэж дайрч байхдаа өөрийгөө хутгалаад амиа аюутгчихна. Бренда Мину хоёр ерөндөгийг авч ирсэн ч оройтжээ. Тэгээ Томасыг онгоц руу давуулж явах гэсэн боловч Томас үнэхээр Ньютыг би аварч чадах байсан юм уу гэдгийг Тересагаас асуухаар барилга руу буцаж орно. Явах замдаа Эвадад хараад энэ талаар асуудал. Тийм ээ чи бүгдийг аварна гэж хэлдэг. Тэгтэл Томас тэгвэл манай найзуудыг зүгээр орхичих. Би та нартай хамт явъя гэтэл чигчиг гинэт гарч ирээд Эваг араас нь дуудаад алчихдаг. Тэгээ Томасыг ухаан алдуулчихнаа. Томас ирэхэд Тересагийн хажууд хүлэгдсэн байх бөгөөд түүний цуснаас өрөндө гаргаж авчив. Чигчи хажууд нь зогсоод гараа үзүүлтэл тэр халдвар авсан байжээ. Тэгээд л бүх
бүх зүйл дууслаа гэсэн ч шантрахгүй ерөндөг гэд яваад исэн байна л да. Чихчи Тересагийн гаргаж өгсөн ерөнгийг авснаа Томас тандаад чи бол лабораторийн харах гэх мэтээр баахан юмэраа доромжилж байтал Тереса гэнэт уур нь үрснөө яасан. Чихчиг зөхөж унгаагаад ерөндгөө булааж авснаа Томасыг суултдаг. Гэвч чихчиг бүр мэсэн алчихгүй орхисон тул чихчи удалгүй босоод ирнэ. Ингээд Тереса Томас хоёр цугдах гэж оролдох үед Томас чихчи хоёр зодтолдож эхэлнэ. Томас Тереса хоёр арай гэж бултаад сухтаж байтал чихчи араас нь буудаад Томас суманд нь оногдчихно. Бид нэг лабораторийн өрөөнд нуугдаж байхад чихчи Тересаг олоод буудах гэж байсан. Яг тэр мөчт нь Томас зомби хадгалж исэн өрөөний шилийг хаглаад зомби гарч ирэн чихчи рүү дайрч идэж орхино. Ингээд Томас Тереса хоёр цугцаар дээвэр дээр гарч ирэхэд барилга бүхэлдээ шатаж нурах гэж байлаа. Одоо ингээд л дуслаа даа гэж бодож байтал Бренда онгоцтойгоо өрөөд ирнэ. Гэвч галын улмаас дээвэр дээр газардж чадахгүй тул арай гэж Томасыг онгоцон татаж оруулдаг. Харин Тересаг авах гэж байтал барилга нураад Тереса барилгатайгаа хамт унаад амиа алдчихна. Томас нүдэн дээр нь хайртай бүсгүй нөхөж байхыг хараад их гашууднаа. Тэгээд шархаад алгүй ухаан алдна. Сэрхэд далайн ирэг дээр байх бөгөөд тэнд өөрийнх нь аварсан хамтдаа тэмцсэн залуус бүгд аз жаргалтай амьдарч байлаа. Хорой болж Винс залуучуудад хандан биднийг энэ хүртэл авчирсан амиа алдсан найзууд гэр бүлийнхнийхээ төлөөгээд хундаг өргөцгөн. Дараа нэг дурсгалын чулуу босгоод энэ нь тэднийг дурсан санах зүйл болно гэдэг. Тэр чулуун дээр Ньют, Чак, Альби, Винстон гэх мэт олон нэрсийг сэлж үлдээв. Мино Томаст чи өөхөх шахах үед энэ гарт чинь байсан гэд Ньютэн Томаст үлдээсэн зүйлтийг өгнө. Томас зүйлтийг эргүүлж тариулж үзэхэд дотор нэг захиа хийсэн байв. Захиаг нэхэд Ньютэн Томас зориулж гараараа бичсэн маш сэтгэл хөдлөм захидал байлаа. Томас найз минь энэ бол миний бичиж байгаагаа санаж байгаа анхны захиа. Мэдээж онсны өмнө бичиж байсан эсгээ мэдэхгүй. Гэтэ анхных биш байсан ч энэ магадгүй миний сүүлчийн захидал байх. Би айхгүй байна гэдгийг чамайг мэдээсэй гэж хүсэж байна. Яг үннийг хэлэхэд үхэхээс бол айхгүй. Харин мартах, өөрийгөө энэ вирус алдах нь л намайг айлгаж байна. Тийм болохоор би орой бүр тэдний нэрсийг чангаар хэлдэг болсон. Альби, Винстон, Чак. Тэгээд дахин давтдаг, яг л залбирал шиг. Ихэд дурсамжууд эргээд орж ирдэг, жижигхэн зүйлс ч хүртэл. Нар жаргахынхаа өмнө онсны дээр тусах тэр агшин. Бас Prey-Fanny хийдэг шүлний амтыг ч санаж байна. Тэрийг тэгтлээ их санана гэж бодоогүй шүү. Бас чамайг санаж байна. Чи анх хайрцагнаас гарч ирж байсан тэр мөчийг өөрийнхөө нэрийг ч санахгүй. Айсан жаахан шинков байсан. Гэхдээ чи онс руу гүйж орсон тэр мөчөөс эхлээд би чамайг хаач дагахад бэлэн болсон. Тэгээд бид бүгд чамайг дагсан. Хэрвээ би бүгдийг дахин эхлүүлэх боломжтой байсан бол би дахин яг энэ замыг л сонгох байсан. Юу ч өөрчлөхгүйгээр. Харин чамд үлдээх миний хүсэл гэвэл ирээдүйд олон жилийн дараа эргээд харахтаа чи ч бас би өнгөрснөөс юу ч өөрчлөхгүй байсан гэж хэлж чаддаг байгаасаа гэж хүсэж байна. Одоо ирээдүй чиний гарт байна Томи. Чи бүх зүйлийг хийх замыг олно гэдэгт би итгэлтэй байна. Чи үргэлж л олдог байсан. Миний өмнөөс бүгдийг сайн харж хандаарай. Өөртөө ч бас анхаарал тавиарай. Чи аз жаргалтай байх хэрэгтэй. Миний найз байсан чамд баярлалаа. Баяртай анд минь. Томас захидлыг уншиж дуусаад Тересагийн нэрийг ч мөн чулуун дээр сэлэн үлдээж өнгөрсөн бүхнийг дахин нэг дурсан санснаар кино маань дуусна. Киноны маань 3 ангийн турш байсан залуустаа маш их баярлалаа. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Киноны турш танд хамгийн их таалагдсан болон хамгийн бага таалагдсан дөрүүдээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Мөн лайк болон subscribe дарж дэмжихээ мартаваа. Баяртай.